За их бодсны эцэст энэхүү хятад киног ярьж өгөхөөр шийдлээ. За тэгээд хамтаа гараа. Feel like you've got a star till you blowing on my door. On the ball, maybe I just lost control. These nights keep on taking toll. Funny out here on my own. Киноны эхлэл Чуян эр нөхөр болох Шихуаг хүлээж байдаг. Шихуаг хэлийн манад явсан бөгөөд тэр бүтэн 1 жилийн дараа гэртээ ирж байгаа нь юм. Киноны ёс жаагийн дагуу мэдээж л Шихуа анхны хайртайгаа ахин уулзаж гэртээ дагуулan ирдэг. Энэ нь Чуянд хүн цохилт болж салгидлаа бодож эхэлдэг. Тэр анхны хайрыг нь Ваман гэдэг болох үнэхээр л хорон санаатай. Шихуаг Чуянд жоохон ч ихсэн анхаарал татахаар миний бие өвдөд байна, ингээд байна гэд Шихуаг холдуулаад байсан. Чуян тэр талаар нь бодоод надад ч салах боломж их байгаа юм байна даа гэж боддог. Шихуаг Ваманыг танилцуулахад Чуяны зүрх сэтгэлийг нь ураа тасж байгаа аягтай л мэдрэмж өгдөг. Энэ үеэр эмээ нь гарч ирээд чи эхнэрт бүхэл бүтэн эхнэртэй байж яаж татвар юм авчирч чадваа гэж асуудаг. Шихуа би угаасаа тэртээ зэрэггүй Чуянаас сална. Би зөвхөн Вамантайгаа л гэрлэнэ гэдэг. Гэтэл Ваман миний бие өвдөд байна гэж Шихуаг Чуян болон эмээтэй нүг золиулахгүй яваад өгдөг. Эмээ нь гэхдээ Чуянд их сайн энэ тэнэг хүүг ойлгоорой. Эмээ нь хэд сайн загнаад өгнө. Та хоёр сална гэж бодоод хэрэггүй шүү. Эмээ нь чам шиг сайн охиноосоо салмааргүй байна гэж ярьдаг. Гэхдээ энэ л үед Чуян би энэ хүнээс маш их салмаар байна гэж боддог. За тэгээд энэ хоёр орсны дараа киноны гол дүрийн эрэхтэй болох Виян гарч ирдэг. Виян нь Чуяныг маш сайн мэддэг. Багаасаа цог өссөн. Багадаа маш сайн амлалт өгжсэн хоёр байдаг. Тэгээд ашгүй чамайг оллоо Чуян гэдэг. Чуян орж ирээд би яаж энэ хоёроос салах вэ? Ямар арга сэтгэл зөв вэ? Би нэг л арга сэтгэл салчих юм бол надад их амар байна. Багтаа өгсөн амлалтаа санах хэрэгтэй. Би түүнийг олох хэрэгтэй гэд Вионыг боддог. Энэ үеэр шивгчнэн түүнд хааны ордноос танд урилга ирсэн. Вион гэх хэрэгтэй танай гэр бүл урилга явуулсан. Тийм болохоор та очих шаардлагатай. Та маргааш тэр хоёртой нэг свит тэргэнд явна гэж хэлдэг. Яг энэ үеэр Ваман жирэмсэн гэдгээ Шихуад хэлдэг. Шихуа би нах хүүхдийг чинь сайн асрах болно. Чи санаа зовоод хэрэггүй гэж хэлдэг. Маргааш зүг хааны ордон руу явъя. Би хаанаас очиж Чуянаас салаах эрхийг авна. Тэгээд чамайг өөрийнхөө эхнэр болгож авнаа гэж хэлдэг. Чуян түүнийг нь мэдэж өнөөдөр Шихуа хаанаас гойж таараа. Шихуанаас салчих юм бол би багийнхаа амлалтыг биелүүлж чадна. Анхныхаа хайрыг би бас хүлээж байгаа. Шихуан руу хараад энэ хоёулангийнхан сүүлийн хамт явж байгаа өдөр болог. Би үүнээс цааш чамайг гихмээргүй байна. Миний сэтгэл хөрж байна гэж боддог. Яг л энэ үед Ваман хичээ та яаж энэ Шихуа хахад дурлж исэн бэ? Би та хоёрыг яагаад гэрлэж исэн бэ гэдэг учрыг ерөөсөө сонсож байгаагүй мэн та яриад өгөөч гэдэг. Өөдөөс нь Чуян энэ бол нэг дурсаад байх хэрэг биш ээ. Би зүгээр л түүнийг ямар хэрэггүй амьтан бэ гэж л боддог байсан. Тэгэл нэг л өдөр Шихуа намайг бэр гуйгаад хүрээд ирсэн. Тэгэл аргагүй ирхэн зөвшөөрсөндөө гэхээ Шихуа чи л миний араас гүүгээ бистэ гэд том яриад байдаг. Тэгээд дурлаад ахаар нь Чуян худлаа ярьсан юм аа. Энэ бол бит хоёрын эцэг эхийн гаргасан шийдвэрүүд гэж хэлдэг. Чи санаа зовлтгүй. Бид нэр Шихуад чинь огтон хайргүй гэснээр ордонд ирдэг. Ордонд ирчээд л Шихуа дахиад л нөгөө Чуянтай хэрэлдээд байдаг. Чи миний эхнэр байлаа гэв Вамантай мухаа харцаж болохгүй гэд бөөн юм болдог. Энэ их хатан болохоор Чуянд маш сайн. Ваман дандаа зэрэг их хатанд бэлдэх хийж явдаг юм байлээ л дээ. Тэр талаас нь их хатан түүнд маш дургу. Савал хийвэл Чуян л гэдэг. Чуян шиг даруй охин манай Шихуад дурлсан их сайн. Би Чуянд маш дуртай. Их хийлдэг, даруй гэдэг. Яг энэ үед эзэн хаан ирж байдаг. Эзэн хааныг хармагцаа Чуян энэ Виян уу? Миний багын хайртай ямар төстэй юм бэ гэж харан бодлогоширдог. Яг өөдөөс нь Виян харснаа өөрчлөгдөөгүй байна шүү.
Би чамайг маш их хүлээсэн шүү гэж бодолтой. За тэгээд эзэн хаан орж ирвөөгүй юу шүүхэ? Би эхнэрээсээ салмаар байна. Би Чуянд хайргүй. Би Ванванд хайртай. Би Ванвантайгаа гэрлэмээр байна. Та намайг Чуянаас салгаад өгөөч гэж гуйж эхэлдэг. Виянж дотороо битүүхэн сэтгэлтэй. Ашгүй дээ. Дахиад л салгана. Надад боломж олдлоо гэж боддог. Тэгэж гуйхад нь Виян ямар ч байсан Чиё чи юу гэж бодож байна? Чи салмаар байна уу? Эсвэл түүний татвар юм болмоор байна уу гэж хэлэхэд би түүнээс салмаар байна. Би ийм шалиг ирээс салахыг хүсэж байна. Нэг жил бүхэл бүтэн нэг жил хүлээсэн байхад тэр өөр эмэгтэйгээр намайг сольсон. Тийм байхад би түүнтэй байхыг хүсэх билүү гэж хэлдэг. Вионд зарлиг буулгаж та хоёрыг би 7 хоногийн дотор салгаж өгнө. 7 хоногийн дотор та нар шийдвэрээ өөрчилвөл над дээр ирж уулзаж олно. Тэгэхээр 7 хоногийн дараа уулзцгаая гэд уулзалт дуусдаг. Уулзалтын дараа Вион хувцас олчихсан Чуян дээр ирснэ. Чи салах гэж байгаа юм уу? Чи намайг санаж гин үү? Хойлоо багдаа өгсөн амлалттай бидтэй. Ашгүй надад боломж олдох шүү. Одоо чи минийх болно. Чи хүлээж агаарай. Бид хоёрыг салсных чинь дараа бэр гуйж өчнөө. Тэр болтол хүлээж агаарай гэд түүнийг үнсчихдэг. Хэд хоногийн дараа тэр хоёр дахин уулзаж Вион би бол эзэн хаан гэдгээ хэлдэг. Чуян тийм бол чи бид хоёрыг хурдан салгаад өгч чадахгүй юм уу? Би түүнтэй удаан байхыг хүсэхгүй байна шүү дээ гэж хэлдэг. Вион мэдээж болно л да. Гэхдээ шүүхэ буруу бодчих юм бол намайг гэд бүгднгийн буруутгаад хөнөөчхүүл яах юм бэ? Тэр чинь нэг хөрцгий хүн шүү дээ гэд айгаад байгаа юм шиг жүжиглдэг. За юу гэж дээ? Чи арай шунхаанаас айгаад байгаа юм шүү дээ гэд гараад ирдэг. Тэгэхэд шивгч нь та нэрэл Вионд баг байхдаа амлал өгж ийсэн юм уу гэхэд Шиван тийм ээ бид хоёр цуг байдаг гэсэн гэд хэлж байтал гэрээс нөхөн дуудулж байна. Шунхаа танаас салахгүй гэсэн гэд байна гэд дуудулдаг. Очтол эмээгээсээ Шунхаан би Чуянаас салмааргүй байна. Би түүнтэй байхдаа жаргалтай гэ гуйгаа байж байвал яах вэ? Бас арай л 2 царайт нүртэй. Эмээнүүдээс нь та хоёр хайшин салъя гэд ярьсан байсан юм уу? Арайчтэй. Надад ийм нуух гэжтэй гэд эмээн тэр хоёрыг хоёулангийн замилдаг. Чуян хариуд нь уучлаарай эмээ. Танд ийм муу мэдээ сонсохыг хүсээгүй юм шүү. Би Шунхааныг Ванваныг авчирсан цагаас л салах талаар бодож эхэлсэн. Тэр намайг аргаар тавьсан гэж хэлэхэд эмээн Шунхаа хоёулаа гайхдаг. Шунхаа чи хутгийг худлаа яриатай. Чи угаасаа надад сайн биш үсттэй. Тэр багийнхаа амлалт гэж чамайг ярьж байгааг чинь би сонссон шүү гэд уурлаад идэг. Тэгээд уурандаа гарч явахдаа би яасан ч байсан Чуянаас салахгүй. Ванваныг би зүгээр татвар эмээ болгоно гэд гараад яваад өгдөг. Маргааш нь Чуян Вионтой уулзаад салах гэрээгээ авдаг. Би салахтаа үнэхээр итгэлтэй байна. Чамд өгсөн амлалтандаа би хүрэх чахтаа үнэхээр баяртай байна гэд хоорондоо ярилцдаг. Тэгээ Шунхаа орж ирснэ. Чи надаас үнэхээр салах гэдэг юм уу? Тэр салтын гэрээг чинь би гаргуулахгүй гэсэн чинь Чуян би аль хэдийн гаргуулчихсан штэ. Одоо хоёулаа хин хиндээ хамаагүй хүмүүс болсон. Харж гин үү? Хазан хааны зөвшөөрөлтэйгээр би саллаа гэд тэр хоёрыг гэрээсээ хөөчихдөг. Эцэст нь Чуян Вионд амлалтандаа хүрснээрээ Вионтой амар сайхандаа төгсдөг. Энэ хоёр мэдээж хурмаа хийгээд янз бүрийн болоод хатан хаан болоод тэгээл дуусна дуу угаасаа. Зарим хайр цаг хугацаанд ялагддаг. Гэхдээ жинхэнэ хайр хизээж мартагддаггүй. Энэ кино бидэнд хэрвээ үнэхээр хайрлсан бол эцэст нь заавал учна гэдгийг харууллаа. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Манай сувгийг subscribe дараад цаашдаа орох бичлэгүүдийг маань үзээрэй. Тэгээ би ер нь энэ амралтаар ерөөсөө бичлэг оруулж чадахгүй хаа. Яагаад гэвэл хөдөө явна. Маш их ажил дарагдана. За тийм болохоор лайк, сабскрайб дараад дараагийн бичлэг хүртэл бай.